Цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Засгийн газар яг одоо ээлжид бусаар хуралдаж байна. Тодорхойлбол зориг агсны амнасаа алдсан хэргийн талаар хуралдаж байна гэх мэдээллийг сурвалж хэллээ. Өчигдөр хууль зүйн дотоод хэргийн сайд нэмд орж уг хэргийн талаар ноцтой зүйл хэлсэн. Тэрээр зоригийн амнастай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан тодорхой болж байгаа. Хоёр тагнуулын ажилтан энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон гэж байна. За хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж байгаа содом дарж чимгээ хоёрыг эмнэлэгт хэвдүүлсэн гэлээ. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлалт гуйж байна гэдгийг тэрээр хэлсэн. Тэгвэл өнөөдөр дээрх асуудлыг засгийн газраар нууцын байдалтай хэлцэж байна гэлээ. Монгол анхудаа сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1802 утасны нээлт өнөөдөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр боллоо. Хэрэг танд болон таны ойр дотны хүн нойргуудад сэтгэл түгшил, айдас, сэтгэл утрал, уур бухимдал, мэдрэл сулдас, дэлгэцийн дондолд, арх тамхи мансууруулах бодсон хэрэглээтэй холбоотой асуудал, жирэмсэн сэтгэл зүйн өөрчлөлт, төрсний дараах сэтгэл зүйн хямрал, сэтгэл гутрал, гэмтлийн дараах сэтгэл зүйн хямрал, ахмад насны үеийн сэтгцэн хямрал, тулгамдсан асуудал, хүүхдийн сэтгцийн тулгамдсан асуудлууд тулгаруул та 24 цагийн турш мэдээллийн утас 1802 утсаар холбогдож мэргэжлийн сэтгцэн хэмжээс мэдээлэл авах боломжтой байна. За та энэхүү утсанд энгийн утасны тарифаар холбогдно гэлээ. Хятадын зүүн хэсгийн Жансун муж дахь хортон шавж устгах бодисын үйлдвэрт өчигдөр үдээс хойш хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 44 хүний амь мөрөгдөж 640 орчим хүн шархтаад байгааг өнөөдөр мэдээлсэн юм. Янчин хотын аж үйлдвэрийн паркт гарсан дэлбэрэлтийн улмаас үүссэн галт төмрийн тархалтыг өнгөрсөн шөнийн 3 цагийн орчим тогтоож чадсан байна. Түлэгдэж шархагдсан 640 орчим хүнийг 16 эмнэлэгт хуваарлан эмчилж байгаагаас 32-ийнх нь биеийн байдал хүнд байгааг мэдээллээ. Ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна. Монгол Улс зөвлөлт холбоот улсын Баатар сансрын нисгэгч Гуррагчаа Монгол Улс зөвлөлт холбоот улсын Хошоо Баатар сансрын нисгэгч Жанибековын хамтаар 1981 оны 3 дугаар сарын 22-ны энэ өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талд байгаа Союз 39 хөлгөөрт хөөрсөн байдаг. Тэд сансарт нийт 8 өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч 3 дугаар сарын 30-нд эхлэхэд амжилттай газардсан юм а. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын удам, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж нийслэлийн явцад ашигласан 20 дахь орн, сансарт иргэнэ илгээсэн дэлхийн 10 дахь орн болж түүхэнд нэрээ мөнгөлсөн байдаг юм а. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн цаг агарын мэдээлэл хүлээн авч үзнэ.